найрамдах Солонгос улсын хүнс хөдөө аж ахуйн яам, хөдөөмийн хөгжлийн агентлаг, шинжлэх ухаан мэдээллийн технологийн яамдууд хамтран хэрэгжүүлсэн хууль бусад зохицсон ухаалаг хөлөмжийн аж ахуйн загвар боловсруулах төслийн бүтээн байгуулалтын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм мөндөд та бүхэндээ баярлалаа. За Монголын хувьд бол өргөн удам нутагтай байгалийн үзэсгэлэнт сайхан юм орон. За тэгээд ялангуяа газар тариалан хөгжүүлэхэд бол бусад оронтой харьцуулах юм бол давуу талууд маш ихтэй. За бид бүхэн энэ төслийн бүтээн байгуулалтыг тооцоолон хийхдээ Монголын давуу талуудыг одоо газар тариаланд илүү одоо боломжтой болгох талаас нь тооцоолон хийсэн байгаа. Энэхүү ухаалаг хөлөмжийг хүлээлгэн өгж байгаа бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар, бүгд найрамдах Солонгос улсын их сургуулиуд, олон улсын тарим судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач та бүгдтэй хөдөө аж ахуйн сургуулийн эрдмийн нийт хамтын олонны өмнөөс чин сэтгэлийн баярыг хүргье. Өнөөдөр энэ хөлөмжийн загвар бий болж байгаа нэгд гол утга учир нь монголчууд хүнсний мах, ногоо, гурил, ер нь хүнсний голлох нэрийн бүтээгдэхүүнүүдийг хөл, хавар, намар, зун гэж ялгахгүйгээр тогтмол ханган нийлүүлэлттэй байх боломжийн томоохон суур тавигдж байгаа учраас улсын их хурл энэнд одоо бас талархалтай хандаж цаашид бас бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Дэлхийн жишгт нийцсэн за хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологи за мөн дээрээс нь Монголын одоо хөрс загварын нөхцөлд зохицсон хөлөмжийн загваруудыг одоо бүтээн байгуулсан энэ зохицолбор дээр 21 аймгийнхаа ногоочид за дээрээс нь дахиад манай газар тариалангийн салбар дээр одоо суралцахыг хүсэж байгаа. За энэ салбар дээр бизнес хийх хүсэлтэй залуучуудыг сургах, шатны сургалтуудыг зохион байгуулах. За энэ сургалтын дээрээс одоо боловсрол мэдлэг эзэмшсэн залуучуудыг төрөөс санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрүүдийг хамтарч хэрэгжүүлэх тал дээр санал солилцлоо. Сэргээгт хэрчим хүчийг ашигласан энэхүү ухаалаг хөлөмжийн аж ахуйн төв нь Монгол Солонгосын хоорондох нэгэн шинэ хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байна. Солонгосын газар тариалангийн салбар дахь ухаалаг технологиг Монгол улсын тус салбар дахь ариун нөөц баялагтай хослуулж чадвал Монголын газар тариалангийн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна. За Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хүрээнд Монгол улсын хувьсгал төвчөрт нийтдээ 2500 гаруй том жижиг төсөл төвчөр хийгдэж байгаа. За үүний одоо нэг томоохон төсөл нь бол одоо хүнсний ногоо жимс жимсгний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нөхөө сайхан ухаалаг хөлөмжийн нээлттэй үйл ажиллагаа өнөөдөр болж байна. Жилийн дөрвөн улиралд одоо хүнсний ногоо жимс жимсгнээр тасралтгүй хангах ийм технологиг одоо судалж нэвтрүүлснээр онцлог байгаамаа. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэдээж одоо бас зээл санхүүжилтийг бас илүү хямдхан хүүсвэрээр бий болох тал дээр бас бусад одоо улсын болон Солонгосын засгийн газар за Монгол улсын бас одоо засгийн газар ч гэсэн хямдхан хүүсвэртэй одоо санхүүжилтийг бас хайж энэ одоо төслүүдийг илүү эрчимтэй хөгжүүлэхэд бол онцгой одоо ач холбогдол өгч ажиллана гэж харж байна. За энэ бол өөрөө одоо зөвхөн одоо судалгаа шинжилгээгээр зогсохгүй ирээдүйд Монголоос одоо гадна олон улсад манайх шиг ийм цаг уур амьсгалтай ийм одоо бүс нутагт нэлээд туршлага болох ийм сайхан ажил болж байна. Цаашид одоо Монгол улсынхаа энэ хүнсний ногоо тэр дундаа одоо хөлөмжийн одоо таримлуудыг хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах энэ асуудлууд дээр томоохон одоо түлхэж гарах ийм суур бий боллоо гэж одоо ойлгож байна. 마지막으로 오늘 행사에 참석해 주신 네 분 Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирж оролцсон улсын их хурлын дарга болон улсын их хурлын гишүүд, холбогдох яамдын дарга мэргэжилтнүүд, хөдөө аж ахуйн их сургуулийн удирдлагууд, багш хамт олон оюутнуудаа, мөн тариаланчдаа бүгдэнд нь чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 같이 함께 왔습니다. 그래서 이분들한테도 감사함을 표하고 싶습니다. 감사합니다.